Өнөө цагийн хамгийн нөлөөтэй, хамгийн том зах зээл болсон Америкийн нэгдсэн улс мэндэлсний 250 жилийн ойн баяр зориулж UFC Ilia Topuria Justin Gaethje нарыг толгойлуулсны 7 тулааны цагаан ордонд хийлээ. 30 жилийн өмнө холимог талааны урлаг олон нийтэд хориглогдсон спорт байсан бол одоо энэ спорт цор ганцудаа цагаан ордонд дэвэн зохион байгуулж байгааг хараад фэнийхэн нүд баярлаад баршгүй. Хизээ нэгэн цагт Америкийн нэгдсэн улсын 300 эсвэл 350 жилийн ойн баяр болох байх. Гэхдээ ийм тулааны арга хэмжээ дахиж болохгүй. Боллоо гэхэд миний хувьд харж гэрчлэх нь хэрэгэлзээтэй. Тийм учраас ийм ивэнтэд дахиж хизээж харахгүй гэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ ивэнтээс илүү онцгой дахин давтагдчихгүй зүйл гэвэл тулаануудын үр дүн байлаа. Бүх тулаанууд бүтээн явуулах хугацаанаас өмнө дуусч фэнүүдэд хүртэх ёстой мөчийг нь бэлгэлсэн. Гэхдээ фэнүүдээс ч илүү, бусад тамирчдаас ч илүү, цагаан ордонд ирсэн одуудаас ч илүү үн цэнтэй мөчийг бүтээж бүхнийг хүртсэн хүн бол Justin Gaethje байлаа. Ингээд бичлэглэе. 3 сарын өмнө энэ тулаан зарлагдахад хийнэ Justin Gaethje-г нэг чиглэлтэйг Ilia Topuria-г дутуу гаргаж ялна гэж хэлвэл тэр үнийг шууд галзуу гэж соллох байлаа. Энэ тулаанд ялах магадлал Ilia Topuria-д дэндүү үлэмж хэмжээгээр явагдсан. Зарим сайтууд Justin Gaethje бүр Strickland-аас илүү underdog гэж үзсэн. Тэгсэн Justin Gaethje нүүр бардам октогоноор алхаж Америкчуудын итгэл найдварыг тээжээ. Харин нөгөө талд Ilia Topuria өөртөө адил өөртөө итгэлтэй. Аврата октогоноор алхаснаар өрөл тулаан эхэллээ. Нэгдүгээрд Ilia Topuria болон Justin Gaethje нар хоёулаа нэгэндээ хүчтэй цогцолтууд өгч тулаан ширүү эхэлсэн. Ялангуяа сүүлийн 1 минутанд тулааны хэмнэл улам ширүүсч яг л бидний хүсэжсэн тулааныг төлөвлөж байлаа. Хоёр тулаанч хоёулаа гэмтсэн ч Topuria илүү охирч, нүүр нөхөрч, цус гарсан байдалтай болондоо эргэж очсон юм. Гэсэн ч хоёр дахь үед Ilia эргэж Gaethje-ийн биерүү хүнд цогцолтод өгснөөр түүний газар унгав. Ингээд дуслаа гэж бодсон чи Ilia довтлоон сөрчиг бооллоор шилжиж ааран баар исэн ч Gaethje амжилттай болторсон. Гэхдээ Ilia дээр нь гарч богино цогцолтод өгснөөр 2 дуур өндөрлөлөө. Ингээд тулааны санаачлал Iliad очлоо гэж бодтол Gaethje бидний шоконд оруулсан юм. Topuria-гийн нүд тавдснаас гадна ядарч хөдөлгөөн нь удаашарсан илт харагдсан. Үргэлжлүүлээд Gaethje хүн цогцолтод өгснөөр 3 дахь үед дуусав. Завсарлааны үед тулаан бараг цогцох шахсан. Эмч Topuria-г тулд чадах хэсэгт эргэлзэж байсан ч тулаан ямар ч тач үргэлжилсэн. Энэ үед хоёр тулаанч нэгэндээ хүчтэй цогцолтуудаа солилцож байсан ч Topuria-гийн нүд дэндүү болсон байлаа. Үеийн сүүл хэсэгт Topuria байрлах гэж оролцсон ч Gaethje хамгаалж биер нь хүчтэй өвдөлснөөр 4 дахь үед дуусав. Гэтэл Topuria-гийн талаас тулааны зогсоо шийдвэр гаргалаа. Ингэснээр бид шинэ хөнгөн жингийн аврагтай болсон билээ. Миний үед Ilia Topuria өрсөлдөгчөө төвөггүй ялж Gaethje-г зодог тайлна гэж бодож байлаа. Гэвч Justin Gaethje яагаад холимог талааны түүхэнд хамгийн чанга тулаанчдын нэг болоход дахин харууллаа. Тэр Америк мөрөөдлийг бодит болгож 37 наснда ялагдж үзээгүй Ilia Topuria буулга авч UFC-ийн жинхэнэ аврагын бүсийг хүртэж фэнүүдэд дахин нэг мартагдчихгүй тулааныг бэлгэллээ. Хүмүүс түүний хайлайт гэдэг хочоор сайн мэднэ. Гэхдээ энэ ялтын дараа түүнийг өөр нэг хочоор дуудах цаг ирлээ. Тэр бол харин Ilia Topuria-гийн хувьд үнэхээр харамсалтай. Яг жилийн өмнө тэр бүх хэрчүүдийн үсдэг амьдралаа амьдарч байсан. Гайхалтай гэр бүл, алдар нэр, хөрөнгө мөнгө гэж жинхэнэ төгс амьдралтай нэгэн байлаа. Гэвч эхнэрээсээ салж асуудал гарч ирсэн. UFC-ийн зүгээс хувийн асуудлыг хүндэлж төр бүсний тулаан хүртэл гаргасан. Дараа нь түүний цагаан ордны оргил тулаан тавьж түүний бүх зүйлийг хангасан. Харин Ilia өөртөө адил тулааны үнд баяраа тэмдэглэж өөрийгөө бусдаас өндөрт байгаа гэж итгүүлсэн. Гэвч бодиттой л түүний газарт унгалаа. Газарт унахдаа дэндүү хатан унсан. Авах юмгүй болтлоо нүдүүлж, нүрээ нууж, октогоныг орхин явж байгаа туйлын эмгэнэлтэй. Энэ ялгагдал түүнийг бие махбодоос гадна сэтгэл зүйд ч гэсэн маш гүн шарх үлдээсэн тул урт хугацаанд сайтар амарч аваад эргээсэн дээр гэж бодож байна. Шууд хариу тулаан хийх ирэхгүй ч гэсэн түүний буцаад авраг цул авч чадна гэж миний хувьд итгэж байгаа. Та нар харин ямар бодолтой байна? Ilia-ийн ялгагдтын хараас юу их ёстой гэж бодож байна? Комент зүтгүүлдэгээрэй. UFC-д өөр нэг гарцтай зүйл тохиосон Alex Pereira-гийн ялгагдал байлаа. Эрсдэл гарan 3 дахь бүснийхээ араас явж хүнд чин тулцсан ч Cyril-гийн түүний 2 дахь үед дуусгасан. Гэхдээ энэ тулаанд Gan Pereira-гийн толгойн арт тал руу хэд удаа тохиолдсон фэнүүдийн яриан сэдв болсон юм. Тулааны дараа Alex Pereira Gan-ыг бохир тулаанч гэж дуудан шүүх червдэний хүртэл шүүмжилж дахиж өөрхийн тулааны шүүлэхгүй гэж хэлсэн. Нэмийн шүүхийн байгууллагт хандан тулааны үр дүнг давж заална гэдгийг мэдгдсэн. Эсвэл 9 сар дахин тултыг шаардсан. Миний хувьд Pereira-гийн шийдвэр тимч нааштай үр дүн авчна гэж бодохгүй байгаа. UFC жимэрхүү асуудлыг шийдвэрлэх гэж харахгүй байна. Нэгэнт тулаан дуусч Gan төр бүсний эзэн болсон тул үр дүн өөрчлөгдөх магадлал тун бага. Тиймээс Pereira дараагийн тулаануудаа анхаарсан дээр байх. Ямар ч тач UFC-ийн хамгийн онцгой тайзан дээр энэ цагийн хамгийн том одууд ялагдсан харамсалтай мөчийг бид харсан билээ. Харин нөгөө талаас Cyril-гийн өрсөлдөгчөө дутуу гаргаж шилдэг гүйцэтгэлийн бонус хүртсэн ч дахиад нэг удаа фэнүүд их л амны бай боллоо. Өмнө нь хийсэн бохир үйлдэлтэй дахиад нэг үйлдэл нэмэгдлээ. Тиймээс Aspinall их дараагийн тулаандаа нүдүүн хатахгүй цэвхэн тулдаараа гэж найдаа та. Ilia Topuria, Alex Pereira гэсэн одууд ялагдсан ч Sean O'Malley өрсөлдөгчөө дуусгаж маш гайхалтай ялтавсан. Захаабын 2 дахь үед урд төлрүүн дайрч тактиктэй тулцсан ч үеийн төгсөлд O'Malley-гийн гарт баригдсанаар түүний 7 дараалсан ялтын цуглан зогссон юм. Ингэснээр Sean O'Malley алдаад исэн нэр үндэ баг багаар дахин сэргээж чадлаа. Магадгүй Merab Petr-ийн нарын тулааны үр дүнгээс шалтгаалж аврагын төлөө өрсөлдөх үгүй тодорхой болох байх. Хэрвээ Petr-ийн ялвал шууд дараагийн өрсөлдөгчөө сонгогдно. Харин Merab ялвал дахин нэг контентерийн төлөө тулдна гэж бодож байна.
Энэ арга хэмжээ бас нэг зүйлээр онцлог байсан нь Дональд Трампын 80 насны төрсөдөд давхар тохиосон явдал байлаа. Тэр төрсөдөрөнд болох ивентээр Дерек Ливсийг харахыг хүссэн. UFC зүсдгийг ёсоор болгож Дерек Ливсийг Жош Хоккетисийг тулдуулсан ч Ливс дахин нэг удаа урангуй тулаан үзүүллээ. 9 минут тулдахдаа 8 оновчтой цогцолт өгч байгаа нь байж боломгүй зүйл. Шулуухан хэлэхэд ийм гүйцэтгэлтэй тулдаа тавил шууд зодог тайсан дээр гэж бодож байна. Харин Жош Хоккет ээлжид нэгэн ялтаа авсан ч нэгдүгээр үеийн төгсөлд 30 секунд аарамбар авчаад байхад өрсөлдөгч нь тайп өгөөгүй. Тиймээс баг зэрэг жүжигцэн сурсан дээр гэж харагдсан. Мөн зөвхөн энэ ивэнтээр дүгнэхэд Жош Хоккетийг Перерэтэй тулдуулах сонирхолтой санагдаад байгаа. Жош Хоккет микрофон авах бүртээ Перерэг болохгүйгээр хэлж өдөөд амьдсан. Тиймээс Перерэг хүнд чинтэй үлдэхээр бол энэ тулаа хүмүүсийн анхаарлыг татна гэж бодож байна. Дерек Ливстэй хамт зодог тайлах ёстой нэг хүн мэдээж Майкл Чандлер. Хэдий миний ялцаасаа гэж хүсчээсэн Америк тулаанч байсан ч Маврисо Хуфи түүнийг эхний үед дуусгаснаар Чандлер 4 дараалж ялагдлаа. Нэгэнтээ Макгрегортой тулдах боломж хэцүү болсон. Тиймээс UFC түүнийг хасгаас өмнө тэр өөрөө зодог тайлсан дээр гэж бодож байна. Харин Маврисо Хуфи Fighter Nerds-с гарч Волкановскитэй хамт бэлтгэл хийсэн дахин удаа үр дүнгээ өглөө. UFC 320 физик дуусгасан бол энэ удаа Чандлерыг эргэлттэй өшлөлтөөр ялж 2 байр ахиж чансаны долоод бичигдэх боллоо. Өөрийн гүйцэтгэлтэй сэтгэл хангалуун байсан бөгөөд ялсныхаа дараа найз хүнтэй гэрлэх санал тавьж түүхэн ивент дээр мартагдчихгүй мөчөө бүтээсэн билээ. Цагаан ордонд багтсан өөр нэг Америк тулаамж бол Бо Никл. 3 удаагийн NC-ийн авраг тэрээр бүхий замлаас холимог талаан руу шилжиж өндөр үлээлт үүсгэсэн боловч өнгөрсөн жил Ренир дээр рейдерч ялагдаж хэсэг хугацаанд хэд өндрөн үнэлэгдсэн тулаанч гэж соллуулж байв. Гэхдээ тэр ялагдлаасаа эргээрж Нью-Йоркт Рудольфо Берэг дуусгасан бол энэ удаа Кайл Даукесийг нэгдүгээрээ дуусгаж чансааны 15-д бичигдэж эхэллээ. Зөвхөн барилдахаас гадна хүн нокаут хийж чадах хүнд гартай шүү гэдэг бидэнд дахин харуулж байна. Харин Кайл Даукесийн үед өмнө UFC-с хасагдж байсан ч өнгөрсөн жил эргээрж тулцсан хоёр өсөлтөгч хоёуланг нь минутын дотор дуусгаж цагаан ордонд багтах болсон ч энэ удаа харамсалтайгаар эхний үед дууссан билээ. Цагаан ордны салхийг агалж ихэн тулцсан хүн бол миний дуртай Диего Лопес. Дуртай болох дахин нэг шалтгааныг энэ ивэнтээр өгсөн. Учир нь тэрээр Стив Гарсиятай өдөржин тултахаас гадна оргил тулааны нөөц тулаанч болсон юм. Тиймээс Диего эхлээд өдөржинд орсныхоо дараа дахин хөнгөнжинд орох ёстой болсон. Тэрээр ердөө цагийн дотор хоёр өөрчинд хойлолтод амжилттай орчихсон. 154 the official weight for Diego Lopez. Үргэлж боломж олгоныг ашиглаж шалтгаан тооцлого хинтэж тулдахад бэлэн байдаг дайчин чанартай тул тэрээр үргэлж миний дуртай тулаанч байдаг юм. UFC-ийн чанарыг үнэлж UFC 300, Sphere, цагаан ордон гэсэн хамгийн онцгой ивэнтүүд дээр тавьдаг. Диего Лопес ч гэсэн урам хугалалгүй гайхалтай тулдаж Гарсиг 2 дугаарыг дуусгаж ээлжид нэг ялтаа авсан билээ. Бичлэг маань энэ өрөө дуусч байна. Цагаан ордонд цорын ганц удаа болсон холимог талааны арга хэмжээнд Justin Gaethje өөрийн нэрийг хамгийн тодорс хийлж үлдээлээ. Түүний карьер унал босолтоор дүүрэн байсан. Замлынхаа эхэнд Эдди Альварес Dustin Poirier нарт ялагдж уналтанд орсон. Гэхдээ тэр дараалсан ялтууд авч түр бүсний эзэн болсон ч Хабибт болгосон, Оливерад болгосон. Ингээд хизээч аврах болохгүй юм байна гэж бодтол BMF аврагсан. Гэвч Макс Холлой түүний дууссаны дараа авраг болох боломж нь үгүй боллоо гэж фэнүүд нь харамсаж байсан. Тэгсэн ч Gaethje бууж өгөөгүй. Үргэлжлүүлэн тулдаж 15 жил хөдөлмөрлсөний эцэст UFC-г авраг олж чадлаа. Түүний амьдрал бол тийчгтээ Америк мөрөөдөл амьд шүүдийг харуулсан жинхэнэ кино зохиол байлаа.